Коби цайны мөнгөнд 2.3 их 80 гэдэг гэсэн шүү дээ. Энэ үнэн үү хизээний төсөвдөрөөс Өнгөрсөн жилийн төсөвдөр ер нь бол бусдаар гүйцэтгүүлэх ажил ийм төрлийн нэр төрөлтэй зардууд их байсан шүү дээ. Тэгээд нөгөө оны төсөв буюу оюутны засгийн газрын үеийн төсөв юм. Юу тэр үед миний ярьж байсан ярилцлагыг нааш нь явуулж байгаа сүлдээ энэ жилийнх шиг болгоод явсан байна лээ. Энэ жил дээр бол тийм зардлын нэр төрлөөрөө байхгүй. Энэ жилийн хувьд бол зардлаас одоо тодорхой хасаж тэр тодорхой зардлуудыг бол бас багш эмчнэрийн цалинд нэмэрлэхээр ийм төсөл бэлдсэн байгаа. Тэрийг бол би төсвийн банкны хорон дээр санал болгуулна. Тэгэхээр та өнгөрсөн жилийн мэдээллээр энэ жилийн төсөв мэдээлэл нийтэд цацсан гэсэн үг үү? Би цацаагүй. Өнгөрсөн жилийн явж исэн явдлага л тэгэл энэ жил явцсан байна лээ. Надаас бол сангийн сайд болон бусд хүмүүс энэ хязгаар гарсан мэдээлэл гэж асууж ин лээ. Энэ бол өнгөрсөн жил миний ярьж исэн ярилцлага байна гэж хэлсэн. Зарим гишүүдийн тоног төхөөрөмжийн зардлыг хасаад багш эмчнэрийн цалин нэмэх байлгаа байна тийм. Таны хувьд ямар ер нь бол урсгал зардал хэрэгс сэтэрж байгаа байхгүй юу? Одоо бид нар өнгөрсөн жил нөгөө төсвийн доктортой байдлын тухай хуулиар ороод шалгуураа одоо багасгацсан байхгүй юу? Одоо тэр шалгуураас дахид даваад урсгал зардлаа хасч болохгүй юм байгаа. Ер нь урсгал зардал гэдэг бол нэг жилдээ идэж угаа дуусчихна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо бидний гол олж байгаа орлого чинь уул уурхайн орлого. Тэгэхээр уул уурхайн орлогоо аваачаад бид нар 70-аас дээш үеийн шууд ингээд идээд угаа дуусчихдаг байж болохгүй учраас тодорхой одоо дүнгээр энэ урсгал зардлыг хязгаарлах хэрэгтэй. Энэ урсгал зардал дотроо харин багш эмчнэрийн цалин бол нэмэгдүүлэх боломж юу вэ гэдэг талаас нь би мэрэгжлийн үнийн хувьд харж байгаа. Хөрөнгө оруулалтын болон хөрөнгийн зардал талын тэр пропорц нь харьцангуй бага байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол нэг дунджаар бол нэг 75 25 70 30 гэсэн ийм харьцаагаар урсгал зардал хөрөнгө оруулалтын зардал бол явж идэв.